Сайн байцгаана уу үзэгчдээ. Daydream channel-д тавтаа морил. Энэ удаагийн би энэ удаа ерөнхийдөө бичлэгээ нэгт хүзрийн сонголтгүй. За тэгээ хоёрт шууд та бүхэндээ хамт хүзрөө сонгоод биеинд ингээд бүх хүзрийн одоо картуудаа бэлдээ тавьсан байна. Идрээс аль нь руу ерөнхийдөө илүү татагдж байна, дуудагдж байна. Яг тэр мэдрэмжээр та бүхэндээ хүзрүү сонгоод тэндээсээ яг хамтдаа холоод за яг жинхэнэ одоо мэргийн уншлага уулзаад хийхэд мэдээж бичлэг үзэж байгаа юм шиг бэлэн гарч ирэхгүй яг ингээд хамтдаа холоод гаргаж ирдэг учраас яг тэр хэлбэрээр та бүхэндээ энэ бичлэгээ бичингээ таны яг энэ бичлэгийг үзэж байгаа моменттай бас яг квантум ертөнцөөр холбогдоод хүзрүүдээ гаргаж ирэнгээ сайхан ярилцаад ерөнхийдөө уншлагаа хийх гэж байна. За тэгээд мэдээж энэ бичлэгэнд татагдсан хүн бүрт одоо ерөнхийдөө зориулагдсан уншлагаа таны далд ухамсар маш ухаантай таны өөрийн зүүн совин мэдрэмж яг өөрийнхөө мэдрэмжээрээ энэ бичлэгэнд татагдаж ерөнхийдөө сонсож үзэж байгаа гэж ойлгож болно. Тэгээ нэлээд одоо бас томоохон коллектив их хэмжээний ерөнхийдөө хүмүүст зориулагдсан уншлаг болж таарах бах. Гэхдээ мэдээж зөвхөн энэ бичлэгэнд л яг зориулагдсан энэ бичлэгэнд л яг одоо татагдж байгаа хүмүүсийн уншлагаа гэж ойлгож байна. За ямар ч тач би хамгийн түрүүнд яг классик тарот хүзрийн ерөнхийдөө дек рүүгээ татагдсан л да. Тэгээд яг тэдрээсээ хамгийн ихний ээлжинд 4 хүзэр сая гарч ирсэн байна. Хамгийн түрүүнд гарч ирсэн ерөнхийдөө хүзэр маань болохоор King of Pentacles зоосны хаан одоо хүзэр гарч ирсэн байна. Тэр ерөнхийдөө юм тайлбартайгаа им анхлан одоо суралцахаар хүсэлтэй байгаа хүмүүс бол ерөнхийдөө энэ таротыг аваад ингээд өөрийгөө ч гэсэн үзээд найзуудаагаа ч гэсэн үзэхэд ерөнхийдөө аягүй тохиромжтой нэг юм баг миний анхны хүзрүүдийн нэг гэж хэлж болно. Энэ хүзрийн декээ сонгосон байгаа. Тэгээд шууд уншлагынхаа одоо тайлбар руу ороод эхэлчихье. Яг одоо таны амьдралд хандаж байгаа хандлага санхүү болон материалын зүйлстэй хандаж байгаа яг энэ сэтгэл зүй за хандлага юмыг харах өнцөг за дээрэс нь материалын биет зүйлстэй харилцаж байгаа харилцаа болон тэр материалын зүйлсийг одоо зохицуулж байгаа яг энэ аргачлал чинь айгүй гарамгай сайн байна гэсэн утгатай хүзэр байна. За тэг ялангуяа одоо яг энэ чигээрээ үйлчлүүлээд ажиллаад байгаарай. За ажил дээрээ ч гэсэн одоо ажил карьертэй холбоотой ажил дээрээ яг одооний яг авч явж байгаа аргачлалаа энэ чинь яг айгүй зөв аргачлал байна. Болж ийн танд одоо үр өгөөчтэй байх болно. Ямар нэгэн бизнес эрхэлдэг ч юм уу эсвэл одоо ямар нэгэн одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа эсвэл зүгээр юм ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаа ажил байгаа бол яг одоогийнхоороо ерөнхийдөө ажиллаа хийгээд байгаа байдал чинь бол айгүй зүгээр зөв аргачлал байна. За зүгээр юм ажил хийдэггүй ч хүн байж болно шүү дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөртөө орлого оруулж ирдэг. За эсвэл одоо им гэрийн эзэгтэй одоо эхнэр хүн байлаа гэж бодоход бас та өөрөө ажил хийхгүй орлого олохгүй байгаа ч гэсэн та мэдээж бас юм санхүүтэй мөнгөтэй материалын зүйлстэй харилцаанд орж байгаа. Яг энэ харилцаж байгаа ерөнхийдөө арга барил чинь магадгүй одоо юм хадгаламж банкнд үүсгэж байгаа ч юм уу эсвэл одоо хуримтлал үүсгэж байгаа ч юм уу эсвэл одоо өдөр тутамдаа хэмнэлттэй байдаг ч юм уу гэх мэтийн одоо юм санхүүтэй холбоотой ерөнхийдөө арга барил чинь айгүй зөв сайн байна. Маш юм магтаал бүхий ерөнхийдөө хүзэр хамгийн түрүүнд гарч ирсэн. За яагаад сайн бэ гэхлээр та бол айгүй одоо реалистик буюу амьдралд ойрхон тэнгэрт хөөрсөн биш. Маш юм газарт ойрхон газардлагатайгаар за тэгээд магадгүй одоо би түрүүний хэлсэнчлэн хэмнэлттэйгээр тэгсэн мөртлөө бас яг зарцуулмаар байгаа. Зарцуулах хэрэгтэй урт хугацаанд хөрөнгө оруулалт магадгүй оруулах бүхий үнэтэй зүйл авч чадж байгаа нүртэл ерөнхийдөө санхүүгийн талаас ухаанлаг
ийм үйлдэл байж болно. За тэгээд яг иймэрхүү байдлаар за эсвэл магадгүй яг ийм хэрэгтэй хүнд нь хэрэгтэй одоо хөрөнгө оруулалт хийж чаддаг ч юм уу те эсвэл одоо ямар нэгэн газар мөнгө яг хэрэгтэй зөв газараа мөнгөө хандивлаж та мөнгөний тэнгэрийг баярлуулж байгаа тийм мөнгө санхүүгийн одоо юм тэнгэр бурхан танд ингээд хандив өргөж байгаад чинь бас талархаад таны өгөөмөр сэтгэлийн хариуд бүр танд илүү өгөөмрөөр хандаж таны орлого санхүүг бүр сайхан дэмжиж өгч байгаа гэсэн ерөнхийдөө утгатай байна. За дараагийн үзрүүд рүү оръё. Хамгийн ихний үзэр бол ерөнхийдөө нэлээд хамгийн их мессежтэй байлаа. Page of Wands үзэр доошоо гарч ирсэн байна. За Queen of Wands үзэр доошоо гарч ирсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь Eight of Pentacles бас доошоо гарч ирсэн байна. Тэгэхээр яг ихний үзэр маань хамгийн одоо магтаал бүхий үзэр хамгийн одоо том утга агуулга бүхий үзэр байсан дээшээ харж гарч ирсэн бол сүүлийн 3 үзэр маань бол жоохон доошоо гарч ирсэн байна. Тэгэхээр хэдүүлээ юун дээр анхаарад, юун дээр жоохон дутуу магадгүй байгаа вэ? Юун дээр би ингээд алдаа гаргаад ямар юм дээр би ингээд зөвлөгөө авах хэрэгтэй байна вэ гэж ерөнхийдөө яг тэр талаас нь сонсорой. Page of Wands үзэр доошоо гарч ирэхээр за юун дээр анхаарах вэ гэхлээр за та магадгүй хитрхи ийм тогтворгүй болон жоохон ийм драматик сэтгэл зүйн байдлаараа магадгүй хитрхи ийм жижиг сажиг зүйлсд анхаарал хандуулаад за яг анхааралтай аягүй холбоотой юм байна. Анхаарал маш одоо сарниад байгаа юм байна. Чухал зүйл дээр ерөнхийдөө удаан хугацаагаар анхаарахыг оролдох хэрэгтэй. За энэ нь болохоор яг үйлдэл болон бодол за тэгтээ илүү бодол кейс илүү үйлдэл дээр маш ач холбогдолтой. Өдөр тутмынхаа одоо ингээл өглөө басаал өдрөө өнгөрүүлж байгаа рутин одоо амьдралын хэв маяг те өөртөө юм шаардлага тавих одоо хиймээр байгаа үйлдэлээ хийх за жишээ нь яг дасгал хөдөлгөөн дээр магадгүй ингээд яг би за дасгал хөдөлгөөн хийнэ гэд ботцсон байжснаа тэрийг хийхгүй жоохон ингээд хойшин тавиад байдаг ч юм уу эсвэл яг өөрийн хүсэж байгаагаараа хиймээр байгаа зүйлүүдээ хийж чадахгүй жоохон найз нөхдийнхөө ингээд санаачлаганд хитрхи урхинд нь ороод ингээд жоохон хийсэд байна уу. За яг хийгээд яг ингээд цаг гаргаад суугаад одоо яг жоохон байхдаа бид нэр ингээд сургууль сураад гэрийн даалгавраа тухайн өдөртөө хийж дуусгах хэрэгтэй л бол хэрэгтэй. Маргааш багш шалган гэдэг утгаар одоо бид нэр айгүй юм дисциплинтэй өөртөө хандаж одоо байдаг штэ. Яг тэрнтэй адилхан та одоо том болоод хэдийгээр таны маргааш ингээд ямар ч багш таны гэрийн даалгавраа шалгахгүй ч гэлээ та өөрийнхөө ерөнхийдөө гэрийн даалгаврыг шалгадаг болох хэрэгтэй гэсэн утгатайгаар өөртөөгөр жоохон шаардлага тавиад за яг өнөөдөр би хийн гэсэн юм хийн те хийхгүй би хойшин тавьж болохгүй. За яагаад хойшин тавьж байгаа хэрэв үнэхээр хойшин тавих шаардлагатай байгаа яг үнэхээр иймэрхүү шалтгааны улмаас гэх маягаар ерөнхийдөө өөртөө нэлээд баг зэрэг хатуу журамтай дэг журамтай одоо дисциплинтэй хандах шаардлагатай байна. Анхаарлаа айл болох юм эргэн тойрны хүмүүсийн за тэгээд сошиал медианы эсвэл одоо юунд байдгийг хамаагүй юунд анхааралж сарнаад таныг ингээд цаны цагаас таны энергиэс хомслоод таны хийхстэй байсан төлөвлөгөөг чинь нураагаад байна. Тэрэн дээр айгүй сайн амхаарах хэрэгтэй. За яг энэ байдал чинь бол яг танд баг зэрэг ийм одоо ажил үйлс бүтггүй жижиг сажиг ажил үйлс бүтггүй за тэгээ жижиг сажиг юм муу мэдээ орж ирээд байгаа бол яг таны энэ нөхцөл байдалтай таны энэ гаргаж байгаа одоо жоохон алдаа гэх юм уу да одоо дутуу үйлдэлтэй чинь бол яг нягт холбоотой байна. За Queen of Wands үзэр доошоо харж ирсэн нь за саний ингээд асуудал дээр нэмэгдээд хаяа яг бүр ингээд үргэлжлүүлээд заяа одоо дараачийн бас таны ингээд танд магадгүй туулаад байгаа эсвэл таны ингээд мэдрээд байгаа нэг юм бухимдал за уур уцаар магадгүй атаархал өөртөө итгэлгүй байдал за тэрнээс болоод ингээд хүмүүстэй конфликт үсээд хүмүүстэй муудалцах ч юм уу за хайртай хүнтэйгээ муудалцах ч юм уу
эсвэл найз нөхдөдөө жоохон нэг юм харилцаад муу байдаг ч юм уу. Эсвэл бусад хүмүүсээс ингээд хитрхи их юм шаардаад тэрнээсээ болоод хүмүүстэй ингээд нэг юм та өөрөө нэг юм буруу зүйл хийцэн тэр талд нь ороод байгаа гэдэг нэг иймэрхүү асуудал бас яг харагдаж байна. Энэ бол яг дахиад одоо анхаарал нь сарнаад байгаатай холбоотойгоос гадна та яг өөрийнхөө хүсэж байгаа хэмжээнд амжилттай байж чадахгүй яг өнөөдөр шүү дээ. Яг одоо та яг ингээд яг өөрийн чинь ингээд нэг юм мэдрэмжинд байдаг нэг юм потенциалаа дүүргэж чадаагүйгаасаа болоод ч юм уу. Эсвэл таны доторх тэр нэг хүн доторх магадгүй одоо дотоод хүн хүүхэд эсвэл таны ингээд өөрийгөө би ийм хүн байна гэж итгэдэг тэр итгэл үнэмшил дэ та яг бүрэн хүрч чаддаггүй одоо яг өнөөдөртөө одоодоо ингээд яг хүрч амжаагүй ерөнхийдөө байгаадаа та ингээд бухимдаад бухимдахаас гадна ерөнхийдөө өөрийгөө бусадтай харьцуулаад одоо таны яг хүсдэг тэр амжилтанд өөр хүмүүс ингээд зүгээр яг өнөөдөр одоо ингээд хүрсэн байгаа юм шиг санагдангууд та ингээд тэр хүмүүсийг ч яг ухамсаргүйгээр зүгээр яг өөрийгөө яаж хамгаалж аваа гэхэлэр одоо өөртөө ууралж байгаа тэр дутуу санагдаж байгаа тэр уур уцаараа бусад хүмүүсийн амжилтанд атаархаж, уцаарлаж, бухимдаж цаашаа бүр өргөжлүүлээд тэр хүмүүсийг доош нь дарахыг хүсээд те. Янз бүрийн ховжиг ярьдаг ч юм уу эсвэл ингээд хүмүүст хүнийг муулдаг ч юм уу эсвэл зүгээр өөртөө дотроо ямар нэгэн хүний талаар маш шүүмжлэлтэй хандах гэх мэтэр илрээд байна. Энэ бол яг тэр чигтээ маш одоо сөрөг ерөнхийдөө байдал таны дотор яг өөртөө сэтгэл хангалуун бус байгаатай холбоотойгоос ингээд цаашаа улбаалаад ингээд бусдад жатаарах чинь, бусдыг ч доош нь хийж гин, бусдыг ч шүүмжилж гин. Энэ бол ингээд сэтгэл зүйдэр ч гэсэн ерөнхийдөө батлагдсан онол байдаг. Та өөр хүнийг хараад ямар шүүмжлэл төрж гин, ямар бухимдал төрж гин, ямар одоо атаархал төрж гин. Би одоо энэ атаархлын талаар бас нэг сүүл бичлэг хийсэн. Та хэрвээ хүсвэл сонирхоод үзээрэй. Тантай өөртөө чинь таны дотоод сэтгэл зүйтэй чинь таны дотоод ухамсар, далд ухамсар те сүнслэг байдал тэр бүх юмтай яг юм чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүсэл бүх юмтай холбоотой байдаг учраас таны дотор маш том эмоцийг ингэж угаасаа өдөөж байдаг. Тэгэхээр яг та яг юунд атарах чинь яг хүнд дургуцаад байна яг ямар хүмүүст ер нь ингээд дургуйч нь хүрээд шүүмжилмээр санагдаад эсвэл ингээд шүүмжилмээр нэг юм хүчтэй эмоц төрөөд байна гэдгээ ерөнхийдөө аюул сайн ажиглаад эхлэх хэрэгтэй. Тэгээд би дээрэс нь яг юу гэж хэлмээрсэн бэ гэхээр энэ амжилт таны ингээд одоо төсөөлөд байдаг амжилт угаасаа өнөөдөр болоогүй болохоор цаг нь болоогүй болохоор ирээгүй болохоор угаасаа өнөөдөр байхгүй байгаа. Тэгээд биднэрт ирээдүй гэж байна. Маргааш нөгөөдөр дараа жил те 10 жилийн дараа та магадгүй өөрийнхөө одоо тэр ингээд ийм байх ёстой, би ийм амжилтанд хүрсэн гэдэг тэр мэдрэмжээрээ яг угаасаа тэндээ ингээд очсон байх болон заяа. Ер нь бол магадлал илүү өндөр. Гэхдээ очих үгүй нь мэдээж таны өөрөөс хамаарна. Та өөрөө тэрэндээ ингээд очихыг хүсэж байгаа юм байна гэдэг ухамсарлахаас хамаарна. Хамгийн ихний ээлжинд мэдээж ингээд за би тийм юм хүсэж байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ заяа. Ягаад гэвэл ихэнх хүмүүс одоо жишээ нь хамгийн түгээмэл байдаг жишээ нь юу вэ гэхээр яг үнэндээ мөнгөнд дуртай мөнгөлөг юм одоо ийм санхүүгийн эрхчлөөтэй ч юм уу те зүгээр ингээд амар авах эрхчлөөтэй байхыг хүсдэг ч гэлээ нэг юм мөнгөтэй хэцүү юм complicated одоо харилцаатай байдаг учраас одоо өөрийгөө баян болохыг хүсэж байгаа ч яг үндэ өөртөө хүлээн зөвшөөрөх чаддаггүй тэрнээсээ болоод одоо мөнгөтэй хүмүүсийг үзээ аддаг ч юм уу мөнгөтэй хүмүүсийг атаархдаг ч юм уу тэрнээсээ болоод одоо шүүмжилдэг ч юм уу те гэх мэтэр ерөнхийдөө хамгийн түгээмэл одоо үзэгдэл бол энэ байдаг. Зөвхөн мөнгө ш ерөнхийдөө амжилт энэ одоо ямар амбицтай гар вэ гэдэг ч юм уу байдлаар айгүй шүүмжлдэг. Яг үнэндээ тэргэж хэлж байгаа хүн өөрөө маш их амбицтай байдаг. Тэнгүүтээ амбицтай байгаагаа ч яг үнэндээ өөртөө ингээд хүлээн зөвшөөрөөд ойлгох маш одоо хэцүү ингээд ягаад гэвэл магадгүй бага багт нь амбицтай байх муу гэд хэлсэн ч юм уу те ойлголцсон ч юм уу нэг тиймэрхүү төрлийн ойлголт ингээд алд хумсарт нь суудснаас болоод ингээд маш том блок үүссэн байгаад байдаг.
За тэгээ сүүлчийн үзрөө ерөөсөө ярьчих. Эдрийг ингээд айгу богинохон мессежтэй байна гэж бодсон чинь зүгээр цаанаасаа л ингээд юу амар мессежүүд орж ирээд байна. За сүүлчийн үзэр нь болохоор дахиад доошоо гарч ирчихсэн Eight of Pentacles доосны 8 доошоо гарч ирсэн. Тэгэхээр энэ нь болохоор түрүүчийн хэлсэнчлэн та ингээд анхаарал чинь жоохон сарнаад байна шүү гэдэг утгатай яг ойролцоо утга. Таны ингээ хийгээд байгаа одоо үйлдэлээ зарцуулж байгаа цаг энерги анхаарал чинь жоохон юм утга учиргүй хий дэмий юмд цагаа зарцуулж байна. Анхаарлаа бас ингээ сарниулаад байна. Яг хэрэгтэй хиймээр байгаа одоо таны ингээд болмоор байгаа хүн байгаа штэ. Таны ингээ хүрмээр байгаа амжилт эсвэл авмаар байгаа нэг юм хүсэл байна. Эсвэл болмоор байгаа нэг юм хүн байна. Өөртөө ихтэй нэг юм хүн болмоор байна гэж бодъё л та. Тэнгүүт өөртөө ихтэй хүн болохын тулд та өөртөө ихтэй хүмүүсийн талаар ингээд сошиал медиа дээр хараад ингээд дургуцаад эсвэл атаархаад ингээд тэр хүн тэндээ ингээд нууцхан ингээд атаархаад байх нь яг үндэ зөв одоо ухаалаг зүйл үү эсвэл тэхээ болоод анхаарлаа яг зөв зүйлдээ хандуулаад за би үнэхээр өөртөө ихтэй хүн болмоор байна. Тэхийн тулд би яах ёстой вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Ном уншиж эхлэх үү? Зөвлөгөө авах уу? Өөртөө ихтэй байхын талаар юм хэрэгтэй бичлэг олж үзэх үү гэх мэтэр. За тэгээд ингээд цаашлаад би ер нь амьдралын хэв маягтай өөртөө ихтэй хүн болохын тулд ямар одоо ингээд шин амьдралын хэв маягуудыг би оруулж ирэх хэрэгтэй юм бэ? Ямар өөрчлөлтүүдийг оруулж ирэх хэрэгтэй юм бэ? Гэх мэтэр анхаарлаа нэгт чиглүүлээд за тэгээд цаашлаад яг тэдрийг ингээд яг өөртөө яг 90 даалгавар маргааш багш шалгана гэдэгтэй адилхан өөртөө шаардлага тавиад маргааш яг биелүүлээд тухайн өдөртөө яг хийн гэсэн юм хийгээд тэгээ өөртөө утга учиртай энерги зарцуулаад эренгүүт ерөөсөө ингээд угаасаа сөрөг юмд зарцуулах одоо анхаарал сөрөг юмд зарцуулах энерги бодол орж ирэхэж болно. Тэгээд та илүү ингээд дотроосоо гэрэлтээд илүү дотроосоо багаар гоё өөртөө ихтэй болоод айгүй гоё ерөнхийдөө амьдрал чинь гоё болоод ирэх болно. Тэгээд бити ингээд ерөнхийдөө хуучин зүйлстэй хитрхээ ингээд одоо хүлээгд хитрхээ ингээд одоо хуучин зүйлдээ бас ингээд жоохон уягдаад байна. Одоо хуучин амьдралын хэв маяг, хуучин найзууд магадгүй. Нөгөө л нэг ярьдаг юмнуудаа л ярьдаг. Нөгөө л нэг одоо хэмжээндээ байдаг ч юм уу те гэх мэтэр тэр бол ерөөсөө ингээд одоо буруу зүйл биш. Тэрвээ та хөгжмөр байвал та өөрөөсөө илүү хөгжсөн хүмүүстэй уулзаж үзхийг ярилцаж одоо санаа бодлоо солилцохыг оролдох гэх мэт чинь ерөнхийдөө айгүй зөв зүйл ахгүй. Тэрнээс шиг ингээд юм хот pop ч юм уу тийм гармаар гэх мэтэр ингээд бас шүүмжлэлтэй ерөөсөө хандаад хэрэггүй хаалттай байгаад хэрэггүй аль болох ингээд нээлттэй байгаад тэгээд өөрийнхөө тэр юм шүүмжлээд байгаа ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө ингээд дотор шорон үүсгэсэн байгаа тэр бодлынхоо шоронгоос тэр нэг юм атаархлын ч юм уу эсвэл бухимдлын ч юм уу эсвэл өөртөө дургу байгаа тэр нэг юм сэтгэл зүйн mindset тэр бүгдээс ерөнхийдөө гарах хэрэгтэй. Тэгээд хинч таныг тэндээс чинь татаж авч гаргаж ирэхгүй. Хинч таныг аврахгүй. Би одоо энэ мессежээр одоо энэ уншлагаар танд ингээд зөвлөгөө өгж байгаач гэлээ та миний одоо хэлсэн бас зөвлөгөө хэрэгжүүлэх үгүй юу гэдэг нь таны гарт байгаа. Тэгэхээр өөрийгөө л бид нар одоо дандаа авардаг. Өөрийгөө л нөгөө унсан байгаа нүхнээс нь одоо гараастаа сунгаад гаргаж авч ирдэг. Тэгэхээр өөрөө л бид нар ингээд үлдэх хэрэгтэй байдаг байгаа шүү. Би бол ингээд өөр хүзрүүд гаргаж ирээ гэж бодсон чинь ер нь саяны ингээд эхний үзөр нэлээд их цаг авчлаа. За дараагийн үзрөөсөө гаргаж ирж ярих юм бол шууд rebirth гэдэг үзэр маш гоё ингээд намайг гаргаж харуулаач гэд шууд гараад ирлээ. Танд яалтчгүй одоо ингээд шинээр төрөх шаардлагатай цаг үе ирээд ерөнхийдөө ингээд хаалгыг чинь тогшоод хүлээгээд байна. Таны сүнсний замнал, таны өвгдээдэс, таны одоо сахиусан тэнгэрүүд эсвэл зүгээр л ертөнц таныг одоо өөрчлөгдөө, одоо ингээд өөрчлөгдөх цаг болцсон. Одоо над хуучин амьдралаа ерөнхийдөө орх, над нэг хуучин бодлуудаа, хуучин хандлагаа, хуучин одоо тэр нэг юм сөрөг энерги, сөрөг одоо мэдрэмж, сөрөг бодлууд, за эсвэл одоо сөрөг дадал зуршлууд те энэ бүгдээрээ орно. Ямар нэгэн одоо та магадгүй юм
өөрт чинь тижээлгүй, шим тижээлгүй жоох юм муу хоол идээд идэг бол тэрийгэ бол ингээд шим тижээлтэй сайн хоол ид өөртөө ингээд таалагдахгүй хувцас өмсөд ивэл тэр хувцас хай. Өөр одоо юу гэдэг тань таалагдахгүй байгаа юм сөрөг юм танд хуваалцаад байгаа ч юм уу эсвэл ингээд таныг доош нь татаад байгаа анд нөхөд найз те тэр бол таны анд нөхөд найз биш тэр бол зүгээр л одоо бие биенээсээ энергиэс орж байгаа вампир гэж хэлж болно. Тэгэхээр хуучин амьдралаасаа ерөнхийдөө татгалзаад хаалгыг хаагаад баг зүгээр ингээд саваад хайсан ч яхавтай. Саваад эсвэл ингээд хогийн сав руу хогоо шидэж байгаа юм шиг зүгээр шидэлтэй. Одоо ерөөсөө тэгэх цаг нь болцсон. Тэгээ шин зүйл судалдаж ав. Шин зүйлс хийж үз. Шин хүмүүстэй ярилцаж уулзаж үз. Санаа бодлоо солилцож үздэг юмнаас арай жоохон өөр төвшний, арай жоохон эерэг төвшний те яг юм өөрийгөө шинээр бүрдүүлж байгаа тэр нэг юм юутай чинь яг хамааралтай байх бүхий, танд туслах бүхий контент үз. Хэрвээ ингээд сошиал медиагаар хүмүүсийн амьдралыг хараад ингээл өөрийгөө харьцуулаад ч юм уу эсвэл атаархаад байвал тэгж харах хандлагаа өөрчлөөд энэ хүн ямар мундаг юм бэ, энэ хүн ингээд энэ их ингээд хөдөлмөрлсөн байх та гэж ядаж бод заяа. Тэгэх юм бол танд ядаж нэрэл одоо хүн чинь амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө хүсэж байгаа юмаа биелүүлэхийн тулд зүгээр нэг олоод авчдаг биш. Энэ чинь яг ард нь маш их цаг хугацаа, энерги, хөдөлмөр орсон байгаадаа гэдэг үндэ мэддэг. Ямар хүн илүү мэддэг вэ гэхээр хийж үзсэн хүн, оролдож үзсэн хүмүүс яг бие биенийхээ хөдөлмөр орсныг маш сайн хараад ингээд мэддэг. Юу ч хийж үзээгүй, оролдоогүй хүн амархан амьдралыг, залхуун амьдралыг сонгосон хүн болохоор ингээл хараал те энэ ингээл амар амархан ингээл зүгээр болцсон байх гэж мэтэр бодож зүгээр ингээ атаархдаг. Дараагийн хүзэр бол life map хүзэр. За энэ бол ингээ таны ерөнхийдөө амьдралын чин замнал, амьдралын замналаас гадна хувь тавилан, таны одоо төөрөг, амьдралын төөрөг те таны одоо амьдралын эргэлт маш чухал одоо цикл дээрээ маш чухал цаг үе дээрээ ирсэн байгааг илэрхийлж байгаа хүзэр байна. Тэгээд таны ирээдүйд маш их юм ирээдүйн боломжууд, ирээдүйн одоо байж болох таны амьдралын ингээ замууд ч урд ингээ байна. Та яг аль замаар нь алхаж яг аль амьдралыг, аль өөрийнхөө тэр хувилбарыг, version-ыг сонгох вэ гэдэг бол таны гарт байна. Таны одоо бодлын гарт байна, үйлдэлийн гарт байна, хандлага, мэдрэмж те яг одоо тэр хичээл зүтгэлтэй байдал тэр бүгдээрээ орно сонголт. Энэ бол яг үнэхээр яг юм ухамсартай сонголт байх хэрэгтэй. Тэгээд хүмүүс магадгүй ингээд одоо юм хүнд хэцүү амьдрал одоо очсон зарим хүмүүс маш одоо юм таагүй нөхцөл байдалтай ерөнхийдөө ингээд бидний нийгэмд ингээ янз бүрийн онцгүй мэдээ зөндөө сонсогдож байна. Тэгээд тэрийг ингээд яг хэрвээ үнэхээр ингээ хажуунаас нь ойртоод харах юм бол тэр хүн тэр хэцүү нөхцөл байдал руугаа гинт ингээд орчоогүй байдаг. Дандаа өмнө нь маш олон жилийн өмнө ч юм уу ингээд хийх сонголтууд, хийх замналууд, өөрчлөлт гаргах, шийдвэр гаргах одоо тийм зөндөө боломжууд ч гэх юм уу та. Эсвэл өөрийнх нь л хариуцлага ерөнхийдөө байдаг. Гэхдээ тэр магадгүй зөв сонголтыг хийж чадаагүй, зөв шийдвэрийг хийж чадаагүй, хэцүү сонголтыг хийж чадаагүй, амархан сонголтыг хийсээр өөрийгөө ингээ баллаад тэгээд бүр эцэстээ яг ингээд хоолоо дээр үнэхээр тулж ирээд тэр нэг юм crisis те тэр нэг юм маш таагүй зүйл ерөнхийдөө тохиолддог. Тэгэхээр заавалчгүй бас тийшээгээ ингээд та явах гад байна гэж би ерөөсөө бол сүрдүүлээгүй. Зүгээр таны ингээд урд маш олон төрлийн хувилбар ингээд амьдрал таныг хүлээж байна. Мэдээж бид бүгд хамгийн зөв, хамгийн одоо сайхан хувилбар руугаа л ингээд зүтгэж гин хамгийн одоо байж болох өөрийнхөө шилдэг тэр амьдрал, шилдэг хувилбар руугаа бид нар ингээд тэмүүлж байдаг. Тийм болоод ч одоо та бас магадгүй энэ бичлэгийг сонсож байгаа таны сүнсчин сонгоод таны далд хумсарчин сонгоод энэ хүртэл бичлэгээ ингээд сонсоод үзээд анхаарад маргаашнаас үйлдэл авч эхлэе те маргааш биш өнөөдрөөс үйлдэл авч эхлэх байх гэж би бол ингээд найдаж байна. Тэгээд 3 дахь үзэр ялцгүй гаргаж ирэх хэрэгтэй.
энэ удаагийн бичлэг маань маш юм ирч хүчтэй гоё уншлага болж байна. Тэгээд би бас яг бичлэгнийхаа дундуур та бүхнээсээ бяцхан хүсэлт тавья гэж яг бодож исэн. Би ингээд яг мэргээрээ мэдээж ингээд амар амьдралаа зогоогоол ерөөсөө амьдраагүй байдаг. Тэгээд энэ бүх бичлэг те мэргийнхаа уншлагаач гэсэн ерөнхийдөө хүмүүст илүү туслах зорилготойгоор хийдэг. Тэгээд би зүгээр яг юм шин гой хүзэр худалдаж авахад нэлээд зарцуулалттай байдаг байхгүй юу. Тэгээд та бүхэн хэрвээ сайхан сэтгэл чинь ингээд сайхан те гой өглөгч сэтгэл нь ингээд өгөөмөр сэтгэл нь хөдлөөд надад хандив өргөмөр санагдвал би ерөнхийдөө дансаа бас тайлбар хэсэгт нь оруулчих. Тэгээд та бүхний хандваар бас хэрвээ боломжтой бол жоохон ч гэсэн ингээд тусламж аваад гой шинэ хүзэр аваад тэгээд гой шинэ хүзрөөрөө та бүхэндээ бас туслах юмсан гэж ерөнхийдөө бодож байгаа. За тэгээд 3 дахь хүзэр маань болохоор The Crow гэдэг нэгэн тотоо хүзэр гарч ирсэн байна. Энэ бол яг шинэ эхлэл, шинэ нэг юм дүүлэн нисэж байгаа хэрээний зурагтай. Энэ бол яг юм эрхчлөөг мэдэрж байгаа. Тэгээд яг хүссэн газар руугаа хүссэн чиглэл рүүгээ хүссэн тэр хурдаараа маш хурдтайгаар даалгавчаа нэлээд сайхан дүүргэж ингэж дэлгэж өгсөн. За тэгээд цаана нь маш тийм үзэсгэлэнтэй орчлон огторгуй гариг ийм эрхчлөөтэй мэдрэмжтэй ногоон хар өнгөтэй маш сайхан хүзэр гарч иржээ. Тэгээд хэдүүлэнгийнх нь ингээд ер нь өмнөх бичлэгүүд дээр ч гэсэн ингээд дандаа ийм өөрчлөлт, шинжилэлтийн ерөнхийдөө хүзрүүд маш их гарч ирдэг. Намайг үздэг хүмүүс магадгүй нэлээд ийм амьдрал нь ингээд амар өөрчлөгдөж, шинжлэгдэж өхөн дахин төрдөг rebirth гэдэг. Өхөд дахин төрдөг. Ego death гэдэг тиймэрхүү хүмүүс ерөнхийдөө айгүй их үздэг юм шиг байна. Цаанаас л ялтчгүй ингээд тиймэрхүү уншлага болоод байна. Тэгээд энэ яг магадгүй зарим хүмүүсийн хувьд аль хэдийн та ингээд дүүлэн нисэж гин, аль хэдийн ингээд алавчаа ерөнхийдөө дэлгэчиж тэгээд битээ айгаараа үргэлжлүүлэн сайхан дүүлэн нис өөрийнхөө бид нар ингээд хүчээс ерөнхийдөө хаяа айгаад байдаг. Яагаад гэвэл хүчээ маш ингээд дарж амьдрах шаардлагатай бага насыг туулсан ч юм уу яагаад гэвэл таны хүчээс эргэн тойрондох хүмүүс бүр ингээд зарим тохиолдолд гэр бүлийн хүмүүс хүртэл ингээд таны ямар хүчтэй сүнстэй юм бэ ч юм уу ямар хүчтэй хүн бэ гэдэг тэр нэг сайхан зүйлээс чинь сүрдээд таныг албаар ингээд доош нь дарсан байх тохиолдлууд маш их байдаг. Тэгээд бид нар өөрсдийнхөө ингээд гэрэлгээгээ хүчээ амар ингээд хүчээр дараад өөрөө аюулгүй баталгаатай байхын тулд хүмүүсийн атаажтнаас ч юм уу эсвэл хүмүүст ингээд дургуугийн хүрхээс айгаад ч гэдэг юм уу хомсргүйгээр ингээд өөрсдийнхөө хүчээ маш их дараад өөрсдийнхөө гэрлээ ингээд дараад өөрсдийнхөө потенциалаа дараад айгүй юм энгийн даруухан амьдралаар амьдрвал би ингээд болох юм байна гэдэг гэх мэтээр ингээд амьдраад ерөнхийдөө явцсан байдаг ч гэсэн бидний сүнс ингээд гү наатах ингээд бойл наатах ингээд өхвөл хэдүүл ингээд шинээр дахин төрий чи ийм жижигхэн амьдралаар ч юм уу амьдрах хүн бишээ чамд ингээд нөөц боололцоо бүр зөндөө байна чи ингээд наад хуучин юмнуудаас салаад хойлоо ингээд шинээр дахин төрөх хэрэгтэй байна гэдээ ерөнхийдөө сүнс бидрийг ингээд шаардаж байдаг ертөнц бидрээс шаардаж байдаг. Тэгээд энэ шинэ эхлэл энэ нэг юм шинээр төрж байгаа шинээр ингээд шувуу шиг ингээд дүүлэн нисэж байгаа тэр ерөнхийдөө цаг мөч энерги маш ойрхон байна. Ерөнхийдөө зарим хүмүүсийн хувьд бол альтын эхэлсэн байна. Тэгээд ингээ үргэлжлүүлэн нисээд би яагаад гэвэл би хэлээд байгаа шүү дээ битээ өөрийнхөө хүчээс битээ яг ингээд хэцүү байсан ч гэсэн заяа яагаад гэвэл үнэхээр хэцүү байна. Ер нь ингээд амьдралаа өөрчлөх, өөрийгөө өөрчлөх ерөөсөө амархан зүйл биш, хэцүү зүйл биш. Амархан зүйл биш, хэцүү зүйл байдаг. Тэгээд тэр хэцүү зүйлүүдийг өдөр угаасаа танд гарч ирэх болно. Тэр бол зүгээр заяа. Ингээд тийм бүх зам сайхан дардан бүх юм ингээл гоё болол бүтээл тань сэтгэл зүйч гэсэн эсвэл эрүүл мэнд ч гэсэн бүх юм ингээл болж утна гэсэн ерөөсөө үг биш. Бидний урд маш их чаленжууд саад бэрхшээлүүд угаасаа гарч ирэн заяа. Тэр бүгдийг ингээд даваа туулаад урам зоригтойгоор үргэлжлүүлэх тэр нэг юм сэтгэлийн хатуужил ерөнхийдөө бидрээс маш их хэрэгтэй байдаг. Тэгээд сэтгэлийн хаттайгаар үргэлжлэн дүүлнээс өөрийнхөө хүчээс битээ өөрийнхөө дургу байгаа үлэг болсон тэр бүх хуучин зүйлүүдээсээ хагц сал баяртай гэд хогийн сав руу шид ерөөсөө ингээд тэнд ингээ хорогдоод байх зүйл ерөөсөө байхгүй.
За тэгээд өнөөдрийн уншлага маань нэг юм байлаа. Би сая хэсэг бас нэлээд бичлэг хийхгүй гоё өөрийгөө цэнэглээд та бүхэндээ гоё шинэ энергитэйгээр бүр илүү гоё эрч хүчтэйгээр ингээд уулзаж байна. Тэгээд танд мэдрэгдсэн гэж бас итгэж байна. Тэгээд хэрвээ боломж нь байвал сэтгэл нь байвал те надаа гоё хандив өргөөд хэдүүлээ дараачийн бичлэгээр магадгүй эсвэл одоо ирээдүйд гоё шин карттайгаар би бас та бүхэнтэйгээ уулзъя. Тэгээд баяртай.